Монгол улсын шашин төрийн нефт зүтгэлтэн яастан сайд чуулган даргасан Дэлв хотогт баашлуугийн жамсранжовын түүхэн ээдрät амьдралаас сэдвэлсэн Дэлв хотогт түүхэн дуулалж үжиг 2025 дугаар оны 3 дугаар сарын 9-нд 18 21 цагуудаас тус Захун аймгийн хөгжимч жүжигийн театрт тоглогдом. Хотогтуудын үлгий болсон богдочрвааны авшигтай захунчууд та бүхнийг модон могоо жилийн шинийн 9-ний бэлэгцэн өдөр хотогтын тухай шин уран бүтээлийг үзэн сонирхохыг урьж байна. Дэлв хотогт түүхэн дуулалж үжиг. Жаргалангийн шалтгаан төгөлдөр болтугай хамааг амтэн зовлон хийгээ зовлонгийн шалтгаан ангижрах болтугай хамааг амтэн зовлонгүй амгалангаас үл хагцах болтугай хамааг амтэн тачаах урлах хоёроос хагцаж тэгс сэтгэлээр орших болтугай. Ялчин жаахан ч гэсэн хөнгөрч юуны магад. Яад гинэ. Соо. Орогч гинэ. Монгол төрийн зарлагтай үүрэг маань хугацаагүй аль байсан гэж үү? Энэ хадаг Эрдэнийн соён бот энэ хадаг 2025 дугаар оны 3 дугаар сарын 9-нд 18 21 цагуудаас тус Захун аймгийн хөгжимч жүжигийн театрт тоглогдом. Хотогтуудын үлгий болсон богдочрвааны авшигтай захунчууд та бүхнийг модон могоо жилийн шинийн 9-ний бэлэгцэн өдөр хотогтын тухай шин уран бүтээлийг үзэн сонирхохыг урьж байна. Дэлв хотогт түүхэн дуулалж үжиг. Төсний санаачлагаар аймгийн судалгааны нээлтээр одоо энэ сайхан түүхэн Дэлв хотын маань ойг зориулж энэ ай дээр сайхан Дэлв хотын маань түүхэн одоо дуулж манай Захун мандал самд одоо тавилаа. Сэтгэл зүрх сайхан мэдэж байна. Энэ соёнгээр энэ түүх туршилттай холбоотой түүхийн одоо онцлогуудын эдрээтэй драматай энэ одоо амьдралыг одоо харуулсан сайхан хийжээ. Ингээд та бүхэндээ болон энэ урлагийн одоо аппаратууд орж ирсэн бүх хүмүүстээ ирээдүйдний амьдралд нь сайн сайхны хүсье урлагийн одоо үргэлж сайхан бүтэн шат зам нь өөдрөг дэвжин байх болтугай гэж нийт зах мандалчуудынхаа нэрийн өмнөөс одоо хүсье. Сайхан жүжиг найруулан тавьсан энэ төдөлтэй сумын соёлын төвийн хамт олон болон авиачигчин Батболтой энэ хамт олонд энэ хотог тоглоодуудынхаа түүхийг сурталчилж, амьдралыг сурталчилж, олон таниулж, дэлхийд таниулж яваад маш их баярлалаа. Энэ уран бүтээл маш сайхан болсон байна. Энэ үнийг Монгол орон даяар тавьж тоглож явна гэдэг чинь одоо бас энэ Завхан нутгийн нэрийг хотог тоглоодуудынхаа нэрийг өвгдөөцийнхаа хүчин зүтгэл хөдөлмөр аяасыг үнэлж та бүхэн маш их баярлалаа. Таатай байна, маш сайхан сэтгэл хангалуун энэ жүжигийг үзлээ. Баярлалаа та бүхэн. За, улаастай сайд асан Дэлв хотын маань амьдрал уран бүтээл түүхэн замлыг төлөвлөсөн төдөлтэй сумын соёлын төвийн хамт олон болон энэ хүүд жүжигийг бүтээхэд хамтран зүтгэсэн Монгол Улсын гавьяач жүжигчин Батболд гавьяат мөн энэ жүжигийг найруулсан, зохиолын бичсэн, хөгжмийн зохиолч, найруулагч, зохиолч, оролцсон тоглосон бүх жүжигчид баг хамт олонд нь өндөр амжилттай их хүсэн өрөө.
Сэтгэл маш хөдлөлөө. Энэ дэлгүүр утгын талаар бид бүхэн бас хараахан сайн ойлголтгүй явсан. Энэ хүү жүжигийг үзээд энэ хүний ажил амьдралын талаар илүү их зүйлийг таньж мэдэж авлаа. Тэгээд сум орон нутагт маань Сант Маргал сумд маань зорин ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Та бүхнийхээ цаашдын уран бүтээл өндөр сүндөр амжилтыг хүсье өрөөё. За ингээд Төдөвтийн сумынхаа нийт одоо солид үеийн уран бүтээлчд мөн одоо энэ хүү жүжигт одоо оролцсон тоглосон бүх одоо жүжигчдтэй маш их талархаж баярлж байна. Сэтгэлдлүүд одоо маш их өндөр байна. Үнэхээр одоо эртний одоо тэр үед яг түүхэн үед одоо болж байсан үйл явдал тэр бүгдийг харуулсан үнэхээр сайхан жүжиг боллоо. Тэгээ сэтгэл одоо маш их өндөр байна. Ингээ та бүхэндээ бас цаашаасынх нь амьдралд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөөе. Урлагийн зам нь одоо алтан шар зам нь үлзийтэй байгээ гэж хүсье өрөөё.